би сая өнгөрдөг хавар балаа юм болсон. Би ч нөгөө Twitter дээр амар юу байхгүй амар тийм байнга ингээл жиргээ мэргээд амар итгэвтэй байхгүй. Тэгээд би нэг удаа Twitter дээр ингээл баахан юм бичиж байгаа л тэгэл яачихгүй юу? Явчихгүй юу? Тэгэл явж чи над руу цагдаа газраас ирж. Оо байна уу? Амраа юу? Оо тийм ээ цагдаа газраас ирж ийн гэлэхгүй. Тэнгүүт би маа найз тоглож байгаа. За шаагаад хэм бэ гэдсэн чи. Нөгөө чи чимээгүй байж нэрээ цагдаагаас ирж байна. Тэд чи угаасаа тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон. Бараг бүх цагдаагаа өөдөөс тэгдэм шиг лээ. Цагдаагаас ирж ийн. За хийн тоглоод хэм бэ гэдэг. Тэрэнд амар тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон байдаг. Тэгээд яасан ч хар тамхитай тэмцэх хилцээс ирж байна. Та маргааш ирээд уулзаатгаач гэдэхгүй. Тэнгүүд нь би чинь дотроо амар баярлаад за энэ яг рекламны санал явах гэж байна. Тэ? Дотроо баг хит гэж хэлэх юм хэлгөө. Шүн мөн реклам зааж мэдээж очиж байгаа юм чинь бас нэг гоё юм байвал зүгээр рекламныхаа санааг бодоод очих юм а чи тэ? Нэг хүүхэд яг татахчихсан чи би дунд бол минут наадахнаасаа хоолоо юм аа. Рекламны санаа манаага бодвол тэгэл маргааш нь баг гүүх хурдаараа л нөгөө газар руу чи очлоо гүүгээл очсон чи гой залуучууд зогссон. Нөгөө нэг тийм Facebook юунууд яваад идэг ш нэг юм модон дотор нэг хүүхдийг доошоо тэргээл те. Яг тийм хувцастай нэг хоёр залуу хоорондоо инээж мэн гэл яриад зогсож байна. Тэгэхээр сайн байцгаана намайг энэ ч дуудсан юм байгаамаа. Маркетинг хэлцэж хаана байдаг гэж. Маркетинг хэлц байхгүй ш тэгэл өөрөө хин бэ гэдэг. Би амраа байна намайг дуудсан юм а гэд. Яг тэгэл хэлэл дуусч доошоо гэж шууд намайг хоёр дахь бонобонтой хамт бид юмсыг олон талаас харж сурна. 6 дахь бонобонтой бид зорилготой хүрэхийн тулд багаар ажиллах ёстойг ухаардаг. 10 дахь бонобоноор амьдралд нөхөрлөл хичнээн үнцэнтэй гэдгийг ойлгоно. Харин 17 дахь бонобоноор сэтгэлээ илэрхийлэхийн тулд үг ашиглах хэрэггүй гэдгийг ухаардаг. Бид анхны бонобоноор амьдралд жинхэнэ хайр оршдгийг ойлгодог. Бонобон хүн бүрийн хайрын амт. Дарддаг аахгүй. Тэгээд би чинь бүр ингээ гайхаад юу болсон юм болоо би чинь ингээд сүүлийн 10 жил хийсэн бүх хулгай те хүнээс зээлсэн мөнгө яана нөгөө 100 мянган нөгөөгөө тэрнээс олсон юм болоо. Тэгээд боо юм бодогдож байгаа юм чи. Тэгээд дагуулад нэг өрөөлөө орсон шууд миний хувцыг тайлуулад хувцын тайл гэдгсэн чи би бүр ингээ гавтаа миний хувцыг бүгдийг тайлснаа. Шууд бандаж тайснаа. Ахын дүү шээгээрээ. Тэгэхгүй. Тэгээ би чинь бүр ингээд шоконд орцсон. Яасан болоо гэдгсэн чи энэ ч нэг ах ингээд барьц. Тэгээд хамгийн гол нэг тэн чи бүр хамгийн сонирхолтой үзэгдэл болсон юу болсон бэ гэсэн чи. Хүн чинь уг нь айхлаар ингээд жижигэрдэг штэ залуучууд те. Тэгсэн чи миний 30% дүүргэлж чадсан байдаг байхгүй. Тэг шаалтаа гэж. Тэгээ нөгөө одоо нэг юм шаланк малакер ингээд даралт өгөхлөр чи ингээд ингэдэг штэ те. Өндөр даралт өгөхлөр тэнгүүд би ч нөгөө тэгүүлэхгүй тулд нөгөө жижигхэн баг даралтаар одоо 100 гектар паскал биш нэг ойролцоогоор 10-аар ч юм уу те даралтаа өгдөг аахгүй. Тэгсэн чинь нөгөөд чинь мэдээж шууд ингэхгүй байгаа юм л та тэр чинь. И чи хойно гар ингээд өвлөт байгаа. Ингэхгүй зүгээр ингэсэн байснаа жоохон доролт гэсэн чи хоёр тишээ ингэдэг аахгүй. Тэгсэн чи яг нөгөө ахыг гарлуу шээждэг аахгүй. Хүү яа ахыг зүгээрээ минут шээгээд байгаа ах дөө. Гэснэ шууд гарлуу. Тэгсэн чи яг ингээд шээсэн ингээд гарын дагаад уурчихсан. Хамцуур нь ингээд норж. Тэгээд би яг тэрний өмнө юу болсон бэ гэсэн чи хануу битүүр нөгөө вакс дуулсан байж таарад. Тэгээ амар юм билээ шүү дээ вакс чи ингээд бүр амар өвддөг юм билээ те. Тэ бүр ингээд цус шүүрсэн шүү дээ бүр ингээд хануугийнхаас бүр чигнээс ингээд цус шүүрчихсэн бүр амар юм билээ тэгснэ. Яг нөгөө тэгээ бүх хэсгийн үсийг авдсан биш те. Хануу нэг заваа ингээд оцооцсон. Ингэж авах юм. Би болохоор арай өөрөөр авах хэвээр. Ингээ авах ч юу. Яна энэ ч бас жоохон яатсан. Тэгээд авахулсан. Тэгсэн чинь хамгийн гол нь ингээд баг 20 хэдэн жил ингээ нөгөө нар салхи үзээгүй арьс чинь бүр ингээд амар булбрын арьс гараад ирд юм биш үү бүр ингээд олон жил ингээд нөгөө ингээд нуугдцсан арьс чинь ингээд барьсан чинь бүр яг жоохон хүүхдийн борив шиг заяа бүр ингээд хүүе ямар хөөрх юм бэ? Ийм хөөрх арьс байд юм уу? Тэг харсан чинь нэг жоохон хүүхдтэй шиг болцсон.
Тэгээ би яагаад ч нэг хүмүүст харуулмаар санагдаад юусэн болдгоо. Ямар аав ээж хоёр ч аав ээж нартаа яг баг их шиг болсон байгаа гэсэн юм шүү дээ. Ерөөсө харуулах хүн завдал олдохгүй ерөөсө яваад байсан чинь яг нөгөө би ингээд айцсан зогсож байгаа шүү дээ. Ингээд яана гэдэг ингээд нүцгэлцэн. Тэгсэн чинь яг яг бандаж тайлах гээд ирж байгааг би мэдэхгүй юу. Яг энэ яг бандаж тайлаад нөгөө ингээд тэгснэ яг ингээд миний бандажийг гэд яг тайлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би ингээ айдсан зогсож байгаа шүү дээ. Тэгснэ яг бандаж тайлах үед хүүе вакс гэж бодонгуудаа. Бас чи презентац гоё өгөхгүй болохгүй шүү дээ. Тэгээ би тоолохгүй заа хэдэн хүн харах нь гэсэн чинь 1 2 3 хүн 3 хүн ч ийсэн хамаагүй харамжтай гэсэн чинь яг нөгөө ах нар чи ингээд харснаа яг 1 секунд орчим зог туссан шүү дээ. Хүү ийм гой цэвэрхэн давсаг байдаг юм байна. Тэгээ ах нар яг тэгсэн багтаа та нар нөгөө орой морой гэртээ очил нэг ихнэрүүдтэйгээ нэг ингээл ажлын сонин сайхан ярьдаг штэ яг унтынхаа өмнө үгүй ихнэр өнөөдөр өстөө сони юм харлаа. Айгу цэвэрхэн давсагтай залуу. Өнөөдөр шээлээ. Яг хоорондоо тэгээ ярьсан байгаа. Бүр яг гайхсан шүү бүр ингээд. Тэгээ шээгэрэ гэл тэгээ шээгээл. Тэгээ би ч шээлээ нөгөө ах чинь ингээд тэгээд хөрхөн шээгээд тэгсэн чи тэр жирэмсний тест чиг юм байт юм байна. Ингээд 1 зураас 2 зураас гардаг. Тэгээ 2 зураас гарчвал уг нь эмэгтэй хүн дээр бол жирэмсэн байдаг шүү дээ тий. Юун дээр болохоор тэр нөгөө харт эмэгтэй тэмцэх хилцээр бол 2 зураас бол өстой одоо аимшигтай буруу зүйл. Үгүй худлаа ярьж байна. 2 зураас нь зүгээр заяа. 1 зураас авах юм бол тухайн бодисыг хэрэгэлцэн гард юм байл. Чи минийх эхнээс 2 зураас гараад эхлэхгүй. Хүүе ч одоо яаж байгаа юм болоо. Тэгсэн чи бүгд 2 зураас гарчихгүй. Тэгсэн чи нөгөө муу цагдаа ах маань хөөрхөн ингээд амар юм гунигтай царайтай болцсон. Ахын дэ чи тэгээд яах гэж янз бүрийн бичиж юм тэгээд тэгээ би чи нөгөө Twitter дээр энэ өвсийн зөвшөөрчөөч гэж биччихгүй юу. Тэгин чи тэрнээс болоод намайг тэгж дуудсан гинэ. Тэгээ хөөрхий тэгсэн чи нөгөө бүх юм нь 2 зураас гарсан чи нөгөө 2 цагдаа нь явцсан. Манай ах ганцаарх нь ингээ гунигтай суудсан. Тэгээд нөгөө шээсээ барайл миний урд ингээ гунигтай алгаж би араас нь ингээд нөгөө ахынхаа араас бас гунигтай гин. Уу ядаж ганц нь гарчихгүй дээ. Уу тэр ахыг харахад бүр яг үр зүрх өвдөд байгаа байхгүй те. Нэр хүрэл зүрхч хайлахаар байгаа байхгүй энэ чи. Тэгээд нэг тийм балаа юм бас. Гэхдээ ер нь манайхаа тийм янз бүрийн юмнаас хол байгаа. Би бол угаасаа тийм юмнаас хол байдаггүй. Өөрхөн амт нөгөө миний битсэн юмнаас болоод тэгж байгаа байхгүй те. Банабан хүн бүрийн хайрын амт. Сайн байцгаана уу? Манай бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Би Comedy Lab-ийн Амраа байна. Тэгээд та манай пэйжийг лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээ нөгөө хонхоо заавал дараарай. Хонх дарчих юм бол тань дээр notification очиж штэ. Баярлалаа.